Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв хөдөлгөөнд зурагтай ажиллах талаар орох болно. Хичээлдээ идэвхтэй оролцсон уу? Кадр буюу зурагны дараалал маалам. Секундэд 20 төрөнд чүчүүн кадр харуулснаар хөдөлгөөн үүсдэг. Хөдөлгөөн зураг нь олон зураг дараалал харуулж хөдөлгөөн үүсгэдэг дүрс юм. Энэ нь хүний нүдний удаан харах чадварыг ашиглан тасралтгүй хөдөлгөөн мэт харагддаг. Маслна зураг дараалал үүсгэх. Бүх кадруудыг зөв дараалалаар байрлуулна. Хором програмд хөдөлгөөн эндээс хөдөлгөөнтэй эхэлнэ. болох. Тэгвэл энэ хэсгийг өөрчлөх үү? Завсрын байрлалыг тодорхойлж өгье. Хичээлдээ анхааралтай оролцсон сурагчдаа баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзъя.